За та бүхэн өдрийн төргий. За энэ маш чухал зээл байгаамаа. Энэ зээлийг дэмжиж байгаа. За энэ зээл маань улсын төсөв өргөн баригдаж байх үед яригдаад энийг энэ богино хугацаанд бас ингээд оруулаад ирж байгаа. Тэр явдалд бас сангийн яамд бас би талархаж байгаа. Сангийн яамныхан энэ дээр ажилласан. За бид нар ирэх 26 оног боловсролыг дэмжих жил болгосон. Тэгээ энэ дэмжих зээл болгож байгаагийн учир шалтгаан бол ерөөсөө л энэ дааз ачаал хэтрээд байгаа энэ сургуулиуд 40, 50, 60-аараа суугаад байгаа. Уг нь нормтойгоор 35 хүртэл байдаг. 30 хүртэл байдаг. Тэгтэл энэ маань ингээд 40-т авсан 214 мянган хүүхэд байгаа. Сургууль сурж байгаа. За энэ 214 мянган хүүхэд эрх зөрчигдөд байгаа. Чанартай боловсрол олж авах эрхэн зөрчигдөд байгаа учраас бид нар судалгаа хийгээд 108 сургууль 95 цэцэрлэгийг барих ёстой гэдэг тооцоо гаргасан. Энийг хийж чадах юм бол 2028 онд бид нар нэг бүлэгт байх хүүхдийн дог улс даяар 40-с доош оруулнаа. 40-с доош оруулсан үед бид нар сургалтын чанар ярьж болно. За ингээд бид нар чанартай боловсрол олгож чадна гэдэг энэ үүднээс гаргасан. Тэгээ жагсаалт гаргасан. 108 сургуулийн. Тэгээ 108 сургуулийн жагсаалт маань энэ яриад байгаа ээлжийн коэффициент тендертэй нь уялдуулаад нэг ангид байж байгаа хүүхдийн тоотор нь уялдуулаад гаргасан. За одоо ингээд Азийн хөгжлийн банкны зээлээр 41 төсөл хөтөлбөр. За энэ дотор 32 сургууль гэдэг үзэхэд эхний 32 дотор бол ерөөсөө орон нутгийн сургууль бол 2 л байгаа юм. Өөрөөр хэлбэл дийлэнх нь Улаанбаатар хотод 90 гаруй хувь нь Улаанбаатар хотод байна гэсэн. Тэгэхээр Улаанбаатар хотын энэ төлхөө оруулъя гэд бид бүхэн сая сайн зөрөг гишүүн хэллээ. За Лувсан жамц гишүүн бас байнга ярьж байгаа. Бид нар Улаанбаатар нийслэлтэй яриад хаана аль сургуулийн хажууд ачаал нэгтээд байгаа. Тэр 14-р сургууль гэхэд 6000 гарцсан. Тэнд хажууд нь 2 сургууль шинээр барьжээж бидний энэ яриад байгаа нөхцөлд орох юмаа гэд жагсаалтыг гаргаад өгсөн юм байгаа юм. Тэгээ энэ тал дээр ерөөсөө манай боловсролын яам ингээ хангалтгүй ажиллаж байна. Бид нар бол маш их олон уулзсан, нийслэлтэйгээ ярьсан. Нийслэл бол газрыг гаргая, газар чөлөөлүүлэхэд бас тодорхой төсөв тавиад ороод ирсэн байж байгаа. Тэгээ бид нар энэ дээрээсээ ингээд эренблээд гаргаад ирсэн бол энэ эренбийнхаа дагуу явах нь ерөөсөө чухал. Бид нар энэ тооцоо судалгаа эренбэндээс юм дээр явах ёстой. Тэгэхээр энэ тал бол алдагдсан байна. Тэгэхээр энд 17 сургууль яриад байна. Бид нар бол нэг 22 сургуулийг ядаж 32-ийнхоо 22-ыг нийслэлд барья гэдэг саналыг бол өмнө тавиал явсан. Тэгээд одоо яг энэ жагсаалт нь гараад ирэхээр бас ингээд 17 болцсон байна. За энийг нэгдүгээрт хэлэх гэсэн. За хоёрдугаарт бол энэ сургууль баригдана, цэцэрлэг баригдана гэж байгаа бол энэ бэлтгэлээ хэр хангаж байгаа гэдэг асууя. Өөрөөр хэлбэл газрын чөлөөлүүлэх гэдэг асуудал зураг зуруулсан уу? Сая ариун зай гишүүний яриад байгаа шиг тэр гал тогооноос эхлээд, урлагийн заалнаас эхлээд, спорт заалнаас эхлээд хүүхдийн багтаамжинд тогтсон тэр зураг зуруулсан уу? Техникийн нөхцлүүд, дулаан цахилгааны нөхцлүүдээсээ эхлээд авсан уу? Өшөө нөгөө том асуудал бол багшаа бэлдсэн үү гэдэг асуудал байгаа. Бид нар одоо нийслэл сургуулиуд шинээр баригдлаа. Тэгээ одоо багш маш их дутагдaltaй байгаа. Тэгэхээр энэ багш бэлдэх тал дээр бас хэр байж байна. Тэгээд сургууль баригдахад дагаад тоног төхөөрөмж, ширээ сандлын асуудал бас гарч ирдэг. Энэ асуудлууд нь энэ тусж байгаа энэ 41 төсөл хөтөлбөрт тоног төхөөрөмж энэ дэр нь орж байгаа юу? Мэдээж багшийг бэлдэх асуудал бол тусдаа яригдж байгаа. Тэгэхээр энийг ингээд бид зорьсон зорилготой юм төрнө гэхээс ш тэр аймагуудаар орон нутгуудаар ингээд барих. Энд бол улсын төсөвт бол нэлээд бас сайн суусан байгаа. Энэ үргэлжилж баригдах төсөл хөтөлбөрүүд. За ийм асуултуудыг асууя. Тэгээд нэмэлт тодорхой. Батжаргал дарга хариулъя. 4-р микрофон. За гишүүний асуултанд хариулъя. Батжаргал боловсролын яам. За тэгэхээр яг гишүүний хэлсэнчлэн бид бас хамтран боловсруулж хамтарч ажилласан 108 сургууль 95 цэцэрлэг төсвийн хилцүүлгийн үеэр бас зэрэгцээд энэ ерөнхий хилцээр явж явах үед бас улсын их хурлын гишүүдийн санал гараад бас энэ дээр бодиттой судалгаа хийж дахиж энэ судалгааны жагсаалтыг бас өөрчлөх, нэмэгдүүлэх шаардлагатай байна гэж үзээд biz зарим нэгэн орон нутгийн байршлууд дээр бас судалгаа хийж Азийн хөгжлийн банктай ч гэсэн хамтарч хийгдсэн байгаа. Тэгэхээр яг энэ судалгаа хийгдэхдээ бол бид өмнө нь нэг зүйлийг шалгууртаа оруулаагүй байсан нь бол энэ орон нутагт ялангуяа энэ хэдийгээр ээлжийн коэффициент нь бүлэг дүүргэлтний стандарт боломжийн түвшинд байгаа мөртлөө мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт гараад сүүлийн одоо баригдаад 60 жил болцсон, 70 жил болцсон
эрсдэл аюул учруулж болох үс ийм сургуулиуд бол олноор одоо сүүлийн жилүүдэд бий болцсон орон нутгуудад. Тэдгээрт одоо нэн тулгымдсан зарим сургуулиудыг бол одоо оруулсан. Ийм өөрчлөлтүүд бол орсон байгаа. Тэгээд энэ урьдчилсан судалгаа бол дахиад одоо үргэлжлээд ингээд хийгдээд явж байгаа. За бэлэн байдал хангах тухайд бол аль болох хүртээмжийг тоогоо нэмэгдүүлэх үүднээс бид нар бас ажлын хэсэг дээр бас ярилцаад улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дотор байрлах тоног төхөөрөмж, сурагчийн сандал ширээ, компьютер гэх мэт тоног төхөөрөмжийг одоо улсын төсвөөс үе шаттайгаар төслийнхөө хэрэгжилттэй уялдуулаад суурлахаар ингэж төлөвлөж байгаа. Багшийн тухайд бол одоо бидний одоогийн нөхцөлд бол хөдөлмөрийн зах зээл дээр 20 мянга гаруй багш боловсролын салбараас өөр одоо салбарт одоо ажиллаж байгаа. Тэгэхээр эдгээр багш нарынхаа эргэж мэрэгжлийнхаа ажлыг хийх энэ боломж олцоо хөшүүргүүдийг бий болох үе шаттайгаар одоо хэрэгжилтийг анх. За мөн түүнчлэн боловсролын зээлийн сангийн дэмжлэгтэйгээр одоо суралцж байгаа жил болгон 4000 одоо нийтэд 4000 одоо сурагчид оюутнууд багш мэрэгчлэр одоо төгсөж одоо хатуу бас нэлээд гэрээ хийсэн байгаа. Хатуу гэрээ гэдэг нь багш мэрэгчлэрээ ажиллах. За ингээд боловсон хүчин хүний нөөцийн тухайд баригдаж байгаа шинэ сургууль цэцэрлэгийн одоо байгууламж дээр үндсэндээ 1000 сурагч тутамд одоо 81 одоо багш ажилчид албан хаагчид байх юм хувьсах зардлыг бол улсын төсөв дээр тооцож жил болгон одоо хүүхдийн тооныхоо өсөлт болон хэрэгцээ шаардлагатай уялдуулж хувьсах зардлаар дамжуулж бэлэн байдлыг бол ингэж хангаж явахаар төлөвлөж байгаа. Гал удрах гишүүн тодруулна. За тэгээд бид нар ингээд яриад яваад байдаг зүйлүүд мал ингээд яригадаад яваад байна. Одоо 26 он боловсролыг дэмжих жил гарахад нэг 7 хоног үлдсэн байна. Тэгээд одоо бид нар яг энэ дээр уг нь том ажлын хэсэг гаргаад энэ хүртээмжийн дэд ажлын хэсэг гаргаад бас эднийг бид нар нэлээд олон ярьсан. Тэгээд энэ асуудлууд маань үнэхээр ингээд зогсон байдалтай байна. Та бүхэн одоо энэ яг боловсролын жилдээ уялдуулаад энэ хүртээмжийн ажлын хэсэг хэр ажиллаж байна? Ямар зорилтууд юунуудаа тавив, төлөвлөлт цаашаа хэр яригдж байна. За энэ ажлын хэсгүүд ингээ хорлохгүй болчиход байна шүү дээ. Тэгээ энэ тал дээр нэг бас нэг мэдээлэл өгөөч гэж хүсэж байна. Тэгээд цаашдаа энэ ингээ хамтраад ажиллаад нийслэлтэйгээ сайн хамтарч ажиллаж нийслэлийн гаргаж ирж байгаа түрүү газрын асуудал хүндрэлтэй биш, газрын асуудлуудад нийслэл шийддэг энэ юм дээр ингээд хамтраад явах сангийн яам бас их дэмжиж байгаа. Тэгэхээр энэ гурван тал дээр сайн ажиллах шаардлагатай байна. Тэгээд боловсрол Санал хэллээ. Ган зөргийн лувсан жамдс гишүүн